За сайн байна. Хүн ер нь өөрийгөө хэрэг мэддэг бай. Хүмүүс өөрсдөө тухай эргцүүлж боддог л та тий. За би юу нь бол философи гэдэг зүйлийг сүүлийн 2-3 жилээс л мэддэг болсон. Тэгээд би ч одоо өдрийн зохион болгонгоос боддог л доо. Би ихтэй өөрийнхөө талаар яагаад ингэж юу, яагаад ингэдэг юм бол гэж их боддог л доо. Тэгээд үндэ философик бодоод идэг л байсан юм л дээ. Одоо би яг юунаас болоод ийм байгаад ийм болчих. Одоо өмнө би интроверт буюу дотгошоогоо төрөлтэй хүн байсан байхгүй. Одоо харин экстраверт болсон. Гадагш байгаа тий. Одоо хүмүүстэй хэмээмээрэл. Тэгээд яагаад ийм болчих вэ гэж боддог л доо. Бараг сүултээ гаргалгааг нь олсон гэх юм. Өмнө нь бол интроверт байх шалтгааны үндэстэй байсан тий. Одоо гацдаг байдлаас болоод хүмүүстэй ярихаас ярьж чадахгүй. Тийм болохоор интроверт байхаас өөр аргагүй. Харин гацаа болох арга замаа болоод эхлэхээр гівгэнт өмнө ингээ хураагдж исэн хүнтэй ярих гэсэн хүнтэй ингээ яриад ингээ дэлэн далангүй байгаад хөвгөлтэй гоё байхасан гэсэн комплекс дутуугийн комплекс маань одоо экстраверт болж гарч иж байгаа гэсэн үг л дээ. Гэтэ би энийг баг хянч чаддаг өтгөө сүүл рүү бүр хянч чадгаа байсан. За өөр ямар одоо дутуугийн комплекс байгаа вэ гэвэл багада бусдад үнэлдээгүйгээс болоод бусдад магтуулдаггүй байдлаас болоод одоогийн хүслэн буюу би бусдыг магтуулахын тулд ярианы сэдвийг өөрчлөөд өөрлөгөө хандуулангуудаа өөрийнхөө хийж чаддаг мундаг зүйл рүүгээ хандуулангуудаа яг өөрийгөө магтуулчаад байдаг байхгүй. Бас би өөрийгөө хянч чаддаг яг энэ тал дээр. Гэт бас нэг юм манайх баазарын тэг гачигдaltaй айл байсан болохоор идэх юм хомс байсан. Одоогийн би бол бүр ингээд амттанд амар дуртай. Энэ ч гэсэн дутуугийн комплекс байх. За 3 минут болчихлоо. Бай.